сонсогч та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 хоногийн даваагаас баасан гарагийн 15 цагаас хүргэж байгаа. Хэрэг болон шүү хизээд бэлэн байх туурайтай элдвэрч би нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 26-ны даваа гарагийн дугаар шуудархад бэлэн болоод байна. За студид хөтлөгч Анжи болон Ами найруулагчаар Төвшин Баянаар ажиллаж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. За мөн Өвшө фэмили бэлгийн багцад хамтран ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Шинэ 7 хоногийн мэнд хүргэе. 7 хоногийн мэнд. Сайхан ламарсан биз дээ. За тийм. Манай цэгийн маань бас нэг жоохон ажилтаа болоод за цэгийн оронд бас ами маань хурж ирээд хамтдаа өглөж байгаа их баярлалаа. Тун зүгээр шүү. За өнөөдөр даваа гарагт бид нар яадаг вэ гэхээр худалдаа авалт гэдэг сэдвээр нэвтрүүлгээ бэлддэг байгаа. Өнөөдрийн худалдаа авалтын сэдэв бол хүүхдийн бэлэг бэлтгэе. Одоо юу хүүхдийн баяр боллоо. 7 оноо боллоо шүү дээ, тий? 7-8 оноо. Энэ хагасаа өдөр чинь 6 сарын 1 байсан. Тийм болчихсон. 31 гээд. Тийм энэ 7 хоногт багтаад Юугүй бололоо. Тийм бүтэнсээ өдөр нэг юм ба шүү дээ. За. Яадаг бол одоо бэлгийн ханаас хөлөх яах юм хин тий? Юу өгөх юм юу? За хүүхдийн бэлгэнд ер нь юу өгж гин хичнээн хүүхдэд бэлэг өгж гин. Тэгээ яаж бэлтгэж гин. Ямар газараас сонгож ийн гэтэр гэл ярий. Яг үнэ. Тий. Чи ер нь хичнээн хүүхдэд бэлэг өгдөө. За би ойролцоогоор нэг 10-аад юм уу? Өөрийн 10-аад. За тэгээд боломж нь нэвэл болж өгвөл тараачдаг юм да. Боломж олдоо штэ. За. За миний хувьд бол за жижиг нөхөрчин энэ жил төгөлдөр хууртаа болно гэсэн. Оо ясаа актер зэгээл. Тэр нь нөгөө нэг юм жижиг кайсэл доо. Тийм нөгөө том төгөлдөр хуур биш. 2 зэ охин байгаа. За 2 зэ охинд бол одоо том нь бол баг бэлэн мөнгө авчихё гэдэг болсон байлээ. Тэр жижиг юу ч тоохгүй. Жижигт бол баг тэр хоол сүү памперс нь л дээр баг. Тийм бах хэрэгтэй юм уу? Гэж бодож байна. За тэгэл ерөнхийдөө миний бэлгийн үйл ажиллагаа ерөнхийдөө айгүй зэгцэрсэн шүү дээ. Бүгдээрээ том болоод сайхан болсон шүү дээ. Ер нь бол та дансын авалт тараачиж байна уу? Бараг л тэрэн дээр. За манай багшаа одоо энэ жил юутай? 9-тэй. Тэгээ энэ жилийн бэлгийн захиалга өгсөн байгаа. За. Тэгээд тэгсэн чинь одоо нөгөө хэрэгтэй хэрэггүй бэлэг мэлэг авахгүй гинэ. Тэгээ юу авах вэ гэдсэн чинь бэлэн мөнгө нөгч найзуудаараа гарна л хичээлээ. Зөө. Тэгээд ерөөсөө тийм л болцсон юм байна. Өнөөдөр томын хонхны яар болж байгаа. 9 төгсөж байна. 9-р анги 9 настай хүүхд чинь тийм амир байгаа юм уу? Тий, бэлэг авахгүй гэсэн надаас. Гадуур мадуур зугаал найзуудаараа кафе мапед суумаар байна гэж хэлээ шүү. За. Тийм тэгэхээр зөө би ч нэг бэлэг мэлэг боодгийн мухааны бодсон чи хэрэггүйгээ тэгж байна. Ямар ч л байсан захиалгаа тэгж өгсөн. Одоо чи ингээд дэлгүүр болгон нэг янз янзын гой бэлэг боогоо тавьсан байдаг тийм ээ. Дунджаар хэд байдаг ер нь бэлгийн юм. За дунджаар хамгийн багадаа нэг 7500-аас эхэлж байгаа шүү. Тэрнээс доошоо орохгүй дээ. Тэгэл тэрнээс дээш. 7500-аас дээш гээ. За ер нь одоо бол хүн бэлэг бэлдээл гэвэл бүх юм нь байдаг болцсон дөө тийм. Заавал ч нэг ингээд одоо байхгүй зовлон гэдэг нь байхгүй мөнгө нь байж юм л өстой юу л бол юу гэж болохоор. Тийм шүү дээ. Байх нөгөө бөөний төвөөс нь очвол те бөөнд ч аваад өөрснөө боочдог болцсон юм билээ шүү дээ бас. Чи багада хүүхдийн баяраар авч исэн хамгийн гоё бэлэг юу вэ? 5000 төгрөг. Яа. Тэр үеийн 5000 төгрөг чи айгүй их мөнгө юм жахаа. Тийм л. Тий. Тэгээд одоо тэр чинь нэг хэдгээр анги байсан юм бэ? 7 молдгоор анги л байсан юм уу? Тэгэхэд л анх бэлэн мөнгө надад өгж байгаа байхгүй. Тэгээд 5000 төгрөг өгчөөд айгүй их мөнгө санагдаад өдөржингөө паркаар явж үлээ. Манайх яг энэ паркийн хотолд байсан. Манай гэр. Тийм учраас хүүхдийн баяр бол бидний хувьд бол баг ингээд хол явдаггүй. Гэрээсээ гараад араас салхинд гарч байгаа юм шиг. Гэрээсээ гараад парк болчдөг. Тэгээд нэрэл 3 төгрөг 5 төгрөг мөнгө өгөөд явуулдаг гэсэн болов. Тэр үеийн 5 төгрөг ч бас их мөнгөө. Тийм шүү. Кавас 50 мөнгө байсан. Ийм том 05-ын одоо кружкинд ирдэг кавас ч 50 мөнгө штэ. Тэгэл тэр кавасыг авч уугаал те өөрөө мөнгө гаргаад тэрийг авч ууна гэдэг чинь том болцсон юм шиг те. Тэгээ яг одоо энэ юуны хажууд кавас чинь автоматууд байдаг байсан. Яг төв номын сангийн урталт нэг байдаг байсан. Төв шуудгийн тэнд нэг байдаг байсан. Тэгээ манайх чинь хотын төв болохоор бас их олон байдаг байжээ. Ер нь бол түгээмэл байж тий. Одоо тэр хүнсний 50 дугаар дэлгүүр гэдэг үү?
юу нэг циркийн тэмдэг чинь. Тэнд бас нэг байдаг байсан. Тэгэл ер нь мэдхгүй тэр нэг кавас ингээд 50 мөнгөөр авч ууна гэдэг нэг л их том хүн болцсон юм шиг санагддаг байсан. Автомат гэхээр яадаг байсан хаа. Миний санаж байгаа өөрөө аяга ингээд аяга угаагчтай заяа. Гэд аягийг нь угаагаад тэгээд 50 мөнгөд хийнгүүт гэд өөрөө гоождаг. Тийм үү. Миний санаж байгаа кавас болохоор нэг юм шар юм тийгээд ингээд хүн сууж идэг байсан. Тэрнээс гадна харин тийм автоматууд байсан байхгүй юу? Тэрэг бол гэсэн. Өөрөө өөртөө үйлчилдэг. Тийм автоматууд байлаа шүү дээ бас. Зөө. За. Тэгвэл гоё юм байна. Миний хувьд мэдгүй одоо бид нар чинь бас л нэг ингээд нэг олуулаа өссөн болохоор яг надад өрсөн бэлгөө ах нарын бэлгүү гэмэдэггүй те. Хэнийх нь мэдээгүй юу? Аав нэг хоошоогоо явж ирээд нэг юм нэг лаг буу авчирсан байхгүй юу? За. Гэрэл мэрэл асдаг. Гэ дуурж муурдаг. Буудангууд дуурж муурдаг тийм дотроо батарейтай тийм буу авчирч өгөөд. Тэгээд тэрхэд одоо усны хоолой задарсан юм уу? Яасан юм? Манай тэнд нэг актер нуур шиг юм тогтоод одоо тэр Нацаг доржийн номын сангийн тэнд нэг актер том нуур шиг юм тогтоод. Тэгээ бид нар ах бүтээр тоглож жагаад тэнд бас нэг хүүхдүүдээс чинь тийшгээ буугаа унгаагаад гэсэн нөгөө нөхдүүд нь цаадлаас нь ингээд чулуу шидэж ингэж явуулсаар агаад хөөсээр агаад оо. Тэгээ буугаас алдсан байж. Тэгээ манай хоёр намал дарчиж байгаа юм чинь. Буу яасан гадаа байгаа хмаагаах гэж байгаа л. Тэгээ сүлдэж тэгэл. Бүлэг дээр болсон биш үү наач. Тиймэрхүү л байлаа да. Тэгээд нэг ийм нэг суглаа гэдэг нэг юм байдаг байсан шүү дээ. Хөө ёроо тэрнийгүй юм хүрдэг байсан шүү. Ёстой нэр тэр 5 төгрөг бараг тэр суглааны л замаар ороод алга болсон баг. Тэгэл би ерөөсөө тийм суглаанд оддгүй. Уг нь бүх суглаа бэлгэхтэй шүү дээ. Тий. Тэгэхэд л надад нэг ийм нэг усны ирзээл таардаг юм. Хамгийн гэтээ хоосонгүй. Хамгүй тэгээ хоосонгүй бүх суглаа бэлгэхтэй юм чинь тэгээд хоосонгүй л байгаа юм л да. Тэгтэл нэг ингээд нэг төгрөгөнд нэг юм усны ирзээ авах лэр чинь шал тэнэг байгаа хөөхгүй. Үгүй яахт тий. Аав яг тэгдэгсэн байхгүй юу. Намайг дагуулж аягүй их нөгөө тийм суглаас суглуулах аягүй дуртай. Тэгээ яагаад гэсэн чинь хүүхэд ахтаа нөгөө мэдгүй да аавыг таавтал хамт явж ивэл гоё штэ. Тэгсэн чинь сайндаа ч нөгөө ингээд тэр суглаас суглахаараа тэнд байгаа хамгийн том юм би сугалдаг. Тэгээ надаас бизнес хийгээд байсан байхгүй юу. Чич тэгвэл суглаанд одтой байж тийм ээ. Тэгээ хамгийн том юм нэг авчдаг гэд аягүй их дагуулж байгаа. Би өстой суглаанд одгүй байсан байхгүй. Ингээд 100 суглаанаас 99 бэлэгтэй нэг нь бэлэггүй байхад яг тэр нь л надад таа. Гэтэ нэг бол Аз юм уу? Наад чи бас хэрэг өндөг гэж. Тийм л байна. Хөөхгүй шүү ахаа. Зэнд манайхан биччихин өө. Ингэж ин мөнхөө баяр сайхан хүсний хорийн тэнд байдаг байсан одооний мөнгөн завьяа байгаа газар жижиг аян 20 мөнгө байдаг байсан гинэ. Тийм нэг жижиг стакантай, том стакантай гэж байгаа. Тийм бахан. За Петрол коллекс гэж байна. Би ч жаахан бахта ааваас мөнгө аваад л 3 дугаар хороолын жаргалан кафе ордог байсан гинэ. Закар зугаалаад бамбуруш кафе орно. Ер нь кафе ресторан гуан зэх орох туртай байсан юм шүү дээ. Нэр өөр юу чих юм. Бамбуруш кафе чинь одоо нэг гоё эклертэй байдаг гэсэн. Бамбуруш эклер нэрстэй нэг бүр ингээд одоо амд амтагддаг шүү дээ. Одоо тэ байхгүй шүү дээ. Бамбуруш чинь өмнө нь Сайл гэдэг нэртэй кафе байсан. Сайл байсан юм уу? Сайл гэдэг нэртэй ийм томчууд цогсоогоороо пив уудах газар байсан. Тэгээд сүүтэй будаа модаа, арцтай будаа модаа тийм юм зардаг. Тэгээ хажуугаар нь одоо зэм задгаа пив зардаг байсан юм л. Хүмүүс ороод би хажуугаар нь очиод будаа модаа аваад идчихдэг л байсан. Тэгээд ах нар цогсоогоороо пив уугаад байж идэг л байсан. Яг тийм байсан тий. Кафе нэг юм бөөр гişгтэй дандаа зогсож санал байдгүй байсан шүү дээ. За. Одоо тэгэхээр яах вэ гэхээр хэдүүлээ юу яана? Хамтран ажиллагч танилцуулсны дараагаар уцаа нээн уцаар орж ирээд хитэн хүүхдэд юу бэлдэх гэж байна, яах гэж байна, ийх гэж байна. Шипиг овоолцсон да. Яг байна. За л хамтран ажиллагч танилцуулъя. Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгоод эхэлжжээ. Тэгэхээр Ариг банк 2025 оны худалдааны салбарыг дэмжих жил болгон зарласан байгаа. Тэгэхээр энэ жилийнхээ хүрээнд бараа татан авах барьцаагүй зээлийг сүлжээ дэлгэрээ ханган нийлүүлэгчтэй зориулж олгож байгаа юм билээ шүү. За тийм. За энэхүү зээл нь харилцагч таны эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг хамгийн таатай нөхцлөөр шийдэж өгснөөр онцлог буюу 5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг ямар ч үл хөдлөх хөрөнгийн барьцаагүйгээр хурдан шуурхаа олгох юм аа. Зээл шийдвэрлэх хугацаа нь 2-5 хоногт, зээлийн хэмжээ нь 5 тэрбум төгрөг хүртэл, хугацаа нь 12-24 сар хүртэл байна. Одоо жишээлбэл эднийхтэй номингийн сүлжээ дэлгүүр гэрээ байгуулсан байгаа мэн л да. Тэгэхээр
номингийн харилцагч болон одоо номонд бараа таваар нийлүүлдэг хүмүүс бол энэ зээлээс авах болцоотой болцсон гэсэн. Яг гоо. Тэгээ яг нөгөө бусад худалдааны салбарын бизнес эрхлэгчид ч гэсэн Ариг банктай холбогдох боломжтой юм байлээ шүү. Яг. Тэр 5 тэрбум гэдэг чинь боломж юм баггүй маш их мөнгө. Тийм шүү дээ. Тийм бараа татаа авахд ч нөгөө санхүүгийн л хэрэгцээ гараад ирдэг шүү дээ тий. Тэгэхээр болно. За бас нэг давуу тал нь байна хаа. 24 цагийн турш утас ажиллана. 70 10 техник 70 10 техник гэсэн дугаар 24 цагийн турш ажиллах юм шүү. Эрдэнэт дархан болон Улаанбаатар хотын салбаруудаар энэ зээлийг олгож байгаа. Facebook нь Ариг банк гэд тасалгүй бичгэд байгаа. Вебсайт нь бол Ариг банк зингээ байна. За баярлалаа нэвтрүүлгийн хамтраалагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгоод эхэлсэн байна. Тиа. За ингээд 77 38 83 77 88 30 дугаарууд нэгдсэн та бүхэн орж ирээд хүүхдийн бэлгийг хэрхэн сонгож байгаа тухайгаа ярина. За ихний сонсогчийг авъя. Банан. Оцсон тасалж. Эфирийн шуудтаас 77 38 83 77 88 30. Бэлгээ авнаа л гэж байна. Гэтэ хаа танд нэг тийм бодол төрдөг. Одоо ингээд бид нар том болцсон шүү дээ. Тийм ээ. Өөрснөө хүүхдүүдэд олцсон юм уу уулзгаацсан. Ийм гоё уудтай бэлэг мэлэг авмаар санагддаг уу? Буруу зөнж байгаа л хэлдэг бол. Санагддаг юм уу? Үгүй. Үгүй гоё биш үү? Гүй яах юм чи? Гай ингээ ууданд бэлэг хүүхдүүдийн л баяр шүү дээ. Би бол авмаар санагддаг аа. Буруу зөнжил байгаа хэрэг шүү дээ. Би бол ээжээс нэхнэ. Авна л гэж боддог. Яхав дээр чинь гоё шүү. Ари рам бас бичсэн байна. Би ч эмээгээсээ бэлгээ авна гэж бодоод л байгаа. Өгнө ах гэсэн. Гоё эд юм аа. За ихний сонсогч байна уу? Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За хичнээн хүүхдэд бэлэг бэлдэх гэж байна. За ингэт юм аа. Манай том хүүч одоо 13 таа. Аа. Тий, ерөөдөө шууд компьютертэй юм авахулъя гэж хэлээ. За. Тэрийг авч ирсэн. За, манай баг 4 настай. Тэгээд юу яадгийг тэтгэлийн хүүхдүүд бэлэг авч ирсэн. За. Тийм үү. За. Тэгээд хамгийн сүүлийн өдөр нь шүү дээ. Ерөөдөө тэтгэлийн. Тийм баг тий нэрээ. Нэр авчиж байгаа бах. Тий, тэгээд хүүхдүүд нь яг өөрөө бүр хайрцагтай том бэлэг багшаас нь тоог нь авч байгаа тавьчих өгдөг. Энэ жил чинь тэгээд бүтэнсэн өдөр таарчлаа шүү дээ. Яах юм? 5 өдөр. 5 өдөр нь 37 өгч юм байна тий. Тий, нэг ангид нэг 40 хүүхдүүд тэгээд хөөхөн бэлэг авч ирэх айгүй гоё үйдэж шүү хүүхдүүд энэ байдлаа бэлэг авч байгаа. Тэгээд тэр нь бас нэг багш нар групптэй тавиад ерөөхдөө бас нэг зарим ээж аваад бас уламжлуулах гэж шиг үлээ. Бас нэг боддог одоо зургийн тийм бэлтгчүүд байт юм байл л дээ. Иймэрхүү юмнуудаас айгүй хөөрхөн бас зарим эцэг эхчүүд бэлтдэг болсон байл. Миний хувьд бол одоо тийж л хүүхдүүдийг баярлуулдаг та. Бэлгээ хаанаас бэлтжиж гин хөө? Бэлгээ ерөөхдөө айл болох нөгөө сахар багтаа. За. Хүүхдүүдний хоргоо тиймэрхүү юм бараг сонгож өөрөө одоо бэлгэндээ гэж оруулдаг та. Өөрөө очиод энийг болгоёгээд болгочдөг юм уу те? Тий, ер нь бол тэгдэг гэсэн үг. Одоо нөгөө сүүлийн үед Японы тэр нэг юунууд чихрнүүд гарсан байл л дээ. Сахаргүй. Тэрнээс болж үгүй айгүй их авч ирэх байдаг. Тэгэхгүй бол нөгөө бооцсон бэлгнүүд маань өөрөө бас нэг тийм сэтгэл хүрдгүүлтэй яагаад гэвэл итгэх их сахартай. Зарим нь одоо бараг чанаргүй бараанууд гэдэг ч юм уу те. Тэгэхээр хүүхдийнхээ эрүүл мэндийг одоо ерөөхдөө нэлээд тийм сайн чанартай юм болж хэл боддог. Нэг хүүхдийн бэлгийг ерөнхийдөө хэдэн төгрөгөнд тооцоолж байна? За орчим 20-25 мянган төгрөгийн тооцоолж байгаа. За. Тэгэхээр хөөрхөн бэлэг бас. Давгуул бэлэг богдчих واخ. Тийм давгүй айгүй. Гол эрүүл мэндэд хоргүй бас нэг хүүхдтэй бас хэрэгтэй юм л гэж боддیں۔ Түүнээс яг бооцсон бэлгнүүд бол бас яг тэгж сэтгэл төртгүү те. Зөв. Тийм байна. Бас их гоё шип байна. Баярлаа. За баярлалаа. Оройг сайхан өдрийг сайхан. За. Ангийнхан анги даяар нь бэлэг өгөх нь шүү дээ. Тийм байна. Цэцэрлэгт байвал тийм ээ. Одоо энэ нөгөө нэг хаанахчудад тедэн бэлэг авбал нэг үнгүү гэдэг. Тийм шүү дээ. Тэр газруудаас авах юм бол багш нарын хүүхдэд бас нэг бэлэг гараад ирд юм билээ. Одоо нөгөө байгууллагууд чинь бас албан хаагчдынхаа хүүхдэдэд бэлэг өгдөг шүү дээ тийм ээ. Хэмжээгээр бэлэг бэлддэг. За дараагийн сонсогч. Бано? Өдрийн мэнд. Байна. Өдрийн мэнд хэдэн хүүхдэд бэлэг бэлдэж байна? Би ч та 8 ачтай нартал бэлэг бэлддэг. За. Тэгээ 8. За 8 хүүхдийн бэлэг хаанаас бэлдэх гэж байна? Би өөрөө түүрлээ бэлтчихье. Нөө боосон бэлэг чинь тэгээд зарим юмнууд нь учир дутагдaltaа нэг зарим юмнууд чинь хитрхийхний ядуун ч юм уу газ тай ч юм уу тэгээд ерөөсөө тэр өөрөө түүрлэл айд болгож чихэрлэг ундаа жуус мус тэгээд чихэр мэхэрнээс өөр бас тоглоом ордурээд яг
Хүүхдүүдийнхээ өөрсдийнх нь сонирхлын ойртуулаад учраас. Тий. За. Тэгээд өөрлөд бэлтгэдэг юм да. Тийм ээ. Нэг 7 охин нэг хүү байна. За. 7 бакалтай. 7. 7 дүүпэлтэй. Нэг бакалтай. 7 дүүпэлтэй нэг бакалтай. За. Нэг бакал бол угаасаа даам л да. Хай. Тийм байна. Тэрдэг тий. Тий. Одоо тэгээд нөгөөх нь зээ ядчих. Ядчих. Айгу завсаа ядчих байх. Нөгөөх нь бол ер нь нөгөөдхийн хүслээр л явна шүү дээ. Ерөнхийдөө. За нэг хүүхдийн бэлгийг хэдэн төгрөг тооцож байгаа вэ? За тэгээд ер нь олон хүүхдэд бэлддэг учраас нэг 50-аас 60-ын хооронд л ер нь олцол бэлддэг юм даа. Одоо зөвхөн бас юм нэг хүн жоохон бас өсөнгөө тэгээд лимит жоохон хэтэрхэл байх л та тэгээд одоо яах вэ? Тийм ээ. Тийм тий. Эцэг нэг жоохон том болцнууд нь бол мөнгөний авъя гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Бараг 90 чулуу. Тий одоо манай том ачаахан чинь одоо 5 дугаар анги төгсөж байгаа энэ жил. Босууд нь жоохон цэцэрлэг. Тэднэрт бол бэлгэл гоё юм байна. Тэдүүс тоглоом чухал. Одоо тэгээд ахтууд чинь сүүлийн куроми юу ч үлээ. Тийм санахан. Тэгээд нэг л куроми болсон цунг малгай тоглоом тийм юмнууд их сонирхоод байдаг. Куроми гэж нөгөө туулаа юу? Шаа нэг юм юу хинтэ нэг чирнээ цагаан хар мартай нэг. Тэр чинь харин туулаа гинэ. Тэр туулаа юм уу? Тэр чинь туулаа гэж шүү. Окей. Уган туулаа гэсэн шүү. Куроми гэж нэг дуудаад курими гэж нэг дуудлагч нарын нэг бараал явчих. Тийм. Тэр чинь өөрхий яг чинкант нь туулаа гэсэн шүү. Юуг нь мэдээгүй шүү. Тэгээд найзууд нэг бас байна тэрний чинь. Тийм ээ. Тэр чинь юуны Hello Kitty гэх штэ. Hello Kitty гэх юм уу? Тий, Hello Kitty-гийн найзууд байхгүй Куроми эднэр чинь. Тийм үү, Hello Kitty чинь муу үстэй. Тий. Тэгсэн чинь тэр нэг юм бүндгэртэй нөхөр чинь туулаа гэсэн. Тэр чинь ямар туулаа тариатай биш юм бэ? Харин үнэг юм болов гэсэн ч үгүй байсан. Тэр чинь их сонир би харин тэр чинь юу гэдэг юм тийм болоо гэж гайхаад байдлаа. Тиймэрхүү юм бэлтэндээ. За тэгвэл сая тодорхой юм байна уу? Тий, тодорхой. За баярлалаа. Зарим нь тэр мөрөмөгөөс өөдөд ахчих байна. Өөр юм зүйл. Дороо солигдно. Ер нь бол нэг хүүхэд том болтол нэг 4-5 юм солигддог. Манай хүүхэд эхлээд тэр нэг Пройсны 2 Анна Эльза гэж байгаа л тэгэл хоророогоор дамжаад юу ч болдгоо дээ. Тэгэл явсан. Одоо тэгээд манай бокомолхон дээр чинь зарим нь нэг хуучирч тоохоо барьсан юм бол чинь хайрцаглагад ингээд скотчтай тавьсан байгаа шүү дээ. Одоо тэгээд хэрэгтэй нэг юуны юу байдаг шүү дээ. Асрамжийн цэцэрлэг мөцөрлөг. Тийм хэмгэрч эвдрэгөө бүтэн шиг юмнуудыг байвал өгчих юмсан гэж боддог шүү дээ. Тэгээд энэ одоо хоогоо тоосон даруулж яхаар хэрэгтэй юу. За баярлалаа танд. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Туулаа байсан байна. Тэгжээ. Мэдээгүй юу. За дэмжээ ажигчаа танилцуулъя. Автомарт авто худалдааны төвийн автомашинтай болоход амархан гэдэг өдөрлөг нь энэ 5 сарын 16-наас 20-ны өдрүүд зохион байгуулагдсан юм байна. Тийм байгууллагад өнгөрцөн. 1200 гаруй баталгаатай автомашиныг 2-оос 10 сая төгрөгийн хямдралтай худалдаалахаас гадна зээлийн хамгийн хөнгөлөлттэй нөхцлөөр урьдчилгаан тэгээс 40%, хугацаа нь 12-оос 96 сараар ингэж худалдаж авах болцоог олгож байгаа. Эрдсэн хүн бүр бэлэгтэйгээс гадна худалдаа авсан автомашин бүрдээ 1 жилийн баталгаа хугацаа олгодог гэж шүү. Тусад тэр автотайврын үндэсний төв, банк улс санхүүгийн байгууллага, даатгал гэх мэт зүйлсүүд нь бол нэг дор ажиллаад таны одоо бүх асуудлыг чинь дорн шийдэж өгдөг байх нэ. За та бүхэн автомарт авто худалдааны төвтэй 7711 31 33 гэдэг утсаар холбогдорой. 7711 31 33. За баярлалаа. За дараагийн сонсогчийг авъя. Бано? Сайн байна уу? За радио контрахад өгөөс сонсох. За. Дремэнтэй. За хэдэн хүүхдэд бэлэг үлдэж байна? За ерөнхийдөө бол өөрийн болон ажилчдын хүүхдүүд гээд нэг 20 гаруй байна. Бас ажлынхаа хүмүүсийн хүүхдүүдэд. Тий. Тэр бэлгээ хаанаас сонгов? Сая би энэ
бас нэг хэрэгтэй бэлгээд юу бас табаа угаас нэг хүүхдэд зориулсан юм хөөрхөн тийм тоглоом бэлгэнүүд захиалж авчруулсан. За. Тэгээд хүүхэд болгонд нь насанд нь тааруулаад нэг тийм лего эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд нь насанд нь тааруулаад лего тоглоом нэг нүүр гарын алчуур бэлдсэн. За. Бааны алчуур нүүр гарын алчууртай ингээ сетэрээ тэгээд яв. Урдаас захиалахад бол ерөнхийдөө айгүй хямд туссан. Нэг хүүхдээ хэд болж байна? Ерөнхийдөө бол за тоглоом тэр цоргоны юу лего тоглоом алчуур нийлээд багтаатайгаа нийлээд ерөнхийдөө энэ 28,000 төгрөгөнд бол карго ороод. Каргоор ороод өөдөө 30 дотор багтчих аваад штэ тийм ээ. Эндээс бол харьцуулаад үзэхэд бол яг нэг нугалж байна. Яа. Доошо байна. Хэрэгцээтэй юмыг бэлтжлээ штэ тийм ээ. Тийм. Өмнө нь бол ер нь хүүхдийн баяраар бол нөгөө ад суурийн ном хямдардаг байсан. 70%. Тийм штэ. Тэрүүгээр би ном ингээд авчдаг байсан битүү очилж байгаа. Тэгээ яг бэлэг болонгууд ч юм уу цагаан сар ч юм уу юугаар яг тийм номыг нь хүүхдэд таашин номнууд танд үзэг бал энтертэй өгдөг байсан. Тэгэхээр тиймээс бол айл болго өгж байгаа гэж бодвол. Тийм ээ. Оюунлаг бэлэг өгдөг байна штэ. Тийм. Тэгээ энэ жил бол бүгдэнд нь яг лего оруулаад тийм алчууртай нүүр гарын алчууртай хэрэгтэй гэж бодоод. Бас бодвоштой юм байна. Тийм байна. Ер нь боломжийн тус надад бол зөө. Тийм байна. Тэгэхгүй бол олон хүүхдийн биелэг 25 гэхэд одоо зарим дэлгүүрүүдээр харахад бол нэг ундаа ус тэгэл эрдэнэ чихэр ч юм уу тэгэл скел болж юм үнэтэй болохоор ч. Тийм шүү дээ. Өстой бараг тэгж байгаа. За сайхан шипи байна. Баярлалаа. Баярлалаа танд өдрийг сайн өнгөрүүлээрэй. Энэ ч гоё шипи. Юу яа гэм шүү дээ. Би зүгээр анзаар сайхан хүүхдүүд нь хэдэн нас ч хүрсэн ганц уйждаг юм лего юм болоо гэж бодсон шүү дээ. Тийм. Ер нь л ямар ч насны хүүхэд бол легоноос уйждаг юм шиг байлээ. Хөлийн алуурч та тий. Харин ч тэгэл эвлүүлээл ингээд байж лах юм. Энд тэнд ингээд байж идэг. Тэгээд тэрэн дээр нэг ширхээр амар л та. Гэтэ яг тэр чинь нөгөө зарим нь одоо нөгөө юм том ширхэгтэй гараад ирсэн юм байна шүү дээ. За дараа би дүүн нартаа шууд мөнгийг нь өгчдгөө гинэ. Тэнэ. Байна. За. За хичнээн хөвгтөд бэлэг үлдэж байна. Манай 2 байдаг юм аа. 2 хөвгт. Нэг нь манай дүү байхгүй юу? За. 14-тэй хөвгт. Нөгөөх нь болохоор яг миний хөвгт байгаа 10-тай хөвгт байхгүй юу? За. Тэгээд яг дүүтэй болохоор яг өөртөө ярьзаал нэг юм өгөх байх гэдэг. Охиндоо болохоор би нөө элдв чихэр чамс идээд бинээ ах гэж одоо цаадгаж хотоод нь өвдөд байгаа юм. Тийм болохоор би нэг элдв шиг идэж явах юмнаас илүү юу яа Facebook хугацаад энийг бэлэгний санаа авчихгүй юу? За. Тэр нь мань нөхөр өөрөө аяг будгаар оролцоод идэх. За. Тэгээ нөгөө нэг би өөрөө бас нэг чихэр шахиж амтлуулаа явж байхдаа хажууд нэг ээж охтын дэлгүүр гээд нэг дэлгүүр ороод тэндээс нөгөө нэг хүүхдийн нүүрний ком байдаг юм билээ. Нүрэ боддог уу? Тийм. Тийм за. Тэр комоос зүгээр санагдсан. Тэр ямар үнэтэй байх вэ? Үнэтэй нэг 30 мянгаас эхлээл нэг 50-60 мянган төгрөгийн хооронд байлээ. Октод бол хөөрхөн бэлэг юм байна те. Ястай. Хамгийн үнэтэй нэг 70-80 мянган байсан хаа. Том болох гол нүрээ бодох гал янз янз олж идэг нөхдүүдэд бол сайханд байдаг юм байна шүү дээ. Яг үнэ. Харин тэгээд мэдээж тэр хүүхдийн болохоор элдв бусын нөгөө нэг бодог нь хүний биед хоргуул тийм л юм байдаг үл үү. Эко найрлагатай л гэж явуулсан юм билээ. Зөв. Станер ухаа тоглоод дуусчихсан ч хамаагүй дээ тэрүүгээр бол тий. Тийм. Тэгээд элдв шидийн чихэр жимс дараа нь хатаад битэн үү чалаа хэлээ. Тийм байна. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. Энэ ч бас охтуудад бол өстой хөөрхөн юм байна. Тийм хаа. Тийм ээ. Яан зүрээрээ эдгийг. Одоо нэг нүрэ байя гэхэд хумсных бас тустай эдгийг. Бас уу. Тий, ингээ хүл гараа хийж агаад буудан найрлах нь тэр чинь. Нөгөө охтууд чи яг нэг ид будаг ухдаг нас гэж нэг юм байна шүү дээ. Тийм ээ. Тий, нөгөө бидний будгийг чинь будаагаар нэргүүлэл аавынхаа нүр мөрийг будаалаа. Яг тэр сетийн аваад өгчүүл зүгээр юм бэлээ. Хумсных байна, нүүрнийх байна. Тэгээд тэр чинь нөгөө хумс нүрний хамт байна. За. Яан зүр.
Тэгээ нэг жоохон бахта бас нэг хоол иж тоглох гээд идэг штэ. За тий. Тий, хоолны нөгөө нэг юм галтгооны хийж бүрдэл бас их хөөрхөн санагдаад. Тийм. Тэр бас их хөөрхөн тоглоом гэхээр одоо нэг тийм Барбига нэг тоглоод байгаа бэлцсэн юм шиг харагдаад байгаа. Ер нь тиймэрхүү юмудаар л тоглолт юм уу? Ер нь хамгийн тоглож байгаа. Жижиг бүр юм жижиг хүүхдүүдэд ингээд сонгуулахад бол тэр үнэтэй тоглоом биш. Хамгийн сайн тоглоом бол удирдлах гэсэн шүү дээ. За баг тийм ээ тэр өвнөө. Удирдлагыг нэгдүгээр сонгодог гэдэг байгаа шүү дээ. Ер нь удирдлага ухаан сонгох байлгүй. За эфирийн шоудтаас 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө хэлтийн. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв хүүхдийн баяраар хүүхдтэй юу бэлэглэх вэ? Тийм ээ. За яг үнэ. Хэдэн түргэнд юу багтж байна? Хэд багцаа байвал зүгээр ээ. Одооны хүүхдүүд юу сонирхох гэдэг юм бэ? Дараагийн сонсогч байна уу? Бано. Баггүй тасалла. За энэ ингэнэ анимаксын эрх гинөө. Аниме сонгонуудын эрхийг нь сонгож өгөх бас зүгээр санагдсан гинэ. Бас хэрэгтэй юм өчөж юм л та. Тийм байна. Бэлэмгийн аавна гэдэг болсон байна лээ л гэсэн байна. Roblox гэдэг нь. Roblox дээр л юм авч өгч байна да сүүлийн үед гэсэн байна. Тоглоом. Компьютер тоглоом. Жин хоорондоо холбоош ингэ тоглоод идэм билээ. Тэр чинь бас хөгжүүлээд мөнгөөр юм аваад идэх юм бол одоо гэж бодсон шүү дээ. За дараагийн сонсогч. Бано. 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 За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За хичнээн хүүхдэд бэлэг бэлдэж байна. Нэг л хүүхдэд бэлэг бэлдээ ямар ч байсан. Ганц дээтэй авахгүй юу тэгээд тэрэндээ бэлэг бэлдээд. Тэгээ маань болохоор даханд байдаг болохоор. Тэгээд өчтөр ямар ч байсан хүссэн бэлгийг авч өгөөд нөгөө нэг дахны унаанд тавиад өгсөн орой зүгээр бөөн баярлал өчтөө хот байдаг болохоор. Ямар бэлэг юм? Нөгөө 5 настай одоо маргааш манай охины нөгөө төрсөн өдөр нь авахгүй тэгээд 5 настай. Тэгээд коромиттэй нөгөө нэг палац тэгээд нарны тамт шот юу бугасан. Тэгээд тэдний өстө хөөх юм билээ нөгөө нэг яг коромиттэй нөгөө хайцтай тэгээд дүүргэхтэй дээрэс нь нөгөө нэг утастай нөгөө гэр тасдаг. Тэгэхээр айгу хөөрхөн санагдаад гэсэнтэй орилоод ямар ч ясна нөгөө нэг юу байсан. Нэгдүгээр 6 сарын 1 хүүхдийн баяр тэгээд 20 сард төрсөн өдөр нь болж байгаа. Ээж аав нь хол чихэр юм битгий хийгээрэй гэсэн боловч бас нэг дуртай ганц нэг юм энэ доор нь хийгээд өгөөж явуулсан. Давхар баяр. Ямар үнэтэй болж байна? Тэр юмнууд нь надад бэлгэлээд 4 ширхэг хувцас авч өгсөн. Тэгээд нөгөө ийм автаас 30 мянган төгрөгийн юм авсан. Тэгээд 160 мянгаас хайрцаг нөгөө гэрэл мэрэл дээр нөгөө дүүргэж мөрөгтэй нь болохоор нөгөө юугүй гэсэн болохоор ганцхан болохоор дайраа тэгээд тийм бэлэг бэлсэн тийм. Одоо эмээ гараа гаргахгүй өөр юм гаргахгүй. Харин тийштэй тэгээд ээж аав нь хоолоогоо болохоор охиндоо нөгөө нэг тэгэж өгсөн байхгүй юу? За. Хөөх юм бэлээ. Тэгээд нөгөө яг ингээд өөрөө бэлгээ задаад нөгөө пантахтай дээрээс нь бүх юмтайгаа тийм болохоор ч айгуу. Тийм юмнууд хаана байдгийг ямар дэлгүүрт байдгийг? Тийм нөгөө Paradise гэдэг нөгөө нэг Баян Монголын уртлын дэлгүүр Кароми гэдэг одоо нөгөө том ирчмэг Дискландад байсан. Хацтай ингээд бүх нөгөө тоглоом, хувцас, гүрдэг бүх юм тэднийхээ Каромигийн тийм нөгөө юу байсан. Урд нь нөгөө нэг бас шинэ жилдээр нөгөө бэлгэн бэлдэхтэй бас нөгөө юу яжсэн баггүй. Яг тэндээс нөгөө нэг одоо тойл сам ерөөсө бүх нөгөө боос, дэвтэр харнаа, жихэр мэсэрнүүд бүгд дандаа Каромитэй бүрч яг тийм юу яасан. Каромигийн дэлгүүр юм байна тийм ээ? Тийм Каромигийн дэлгүүр хувцснууд нь дэрко, гутал аам ерөөсө бүгд хам амын хүрт. Баян Монгол хараад л штэ тий. Тэрний гурт Paradise гэдэг нөгөө шар тийм нөгөө авсгаа штэ. Тэрний 3 давхурт байсан. За жижиг хүүхдэд дагуулаад тэрнгээр ч л явахгүй. Очихсан бол ерөөсөө дандаа л огсоо. Тэгээд тойрж явъя. Тэр ганцраас чинь тойрж явъя. Одоо мэдчих авах. Тийшээ л орж бидэг аваад явж хаад нэгдүгээр ингээ хүүхдүүдэд өгнө гэсэн. Яана 200 тусдаа тэгчтэй ингээ одоо ганц хүүхдүүд ингээ там хайрцаган дээр хийгээд ингээ дуустаад айгүй өсөн бидгээ битгээд. За. Нөл сэтгэл. За баярлалаа. Баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За нэвтрүүлгийн хамтран ажиллагч OG family-гийн бэлгийн багцууд. Яг бэлэг ярьсан чи бэлгийн багц нь ороод ирсэн байна. За OG family-гийн бэлгийн багцууд нь бол хайр чанар сэтгэл шингээсэн сонголт гэж ийм гоё урайтай байгаа. Хүүхдүүрийн сэтгэл төрөх, сэтгэл татам билгүүдийг бид нэг дор багцлсан
OG family-гаас таны бяцхан урсад зориулсан 9 төрлийн бэлгийн багц худалдаанд гарч байгаа. Энэ их гоё юм байлаа. Сонголттой. Одоо чинь охтуудтайг ярьлаа шүү дээ. Барби багц байна. Хүүхдийн мөрөөдлийн гүнжийн бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нэг доор нь хийгээд өгсөн байгаа. За нөгөө хоёлыг яриад байгаа Hello Kitty байна. Өхөөр дөмхөөрх ертөнцийг тэр чигт багтаагаад өгсөн байна. За Paw Patrol гэж бас байгаа. Хүүгүүд турштай. Аврагч нохон багтаа адал явдлаар дүүрэн багцыг бэлгээд одоо багцалсан байна. За мөн эрүүл багц гэж байгаа. Бид нар сая ярьлаа шүү дээ, тий. Эрүүл багц нь чанартай, амин дэмтэй, амттай, сонголтуудтай. За үнэн сонголттой 5 төрөлгээд нийтдээ 9 төрлийн бэлгийн багцаас хүргүүлээд авах боломжтой. Хэрвээ завгүй байвал та. Албан ёсны эрхтэй бүтээгдэхүүнүүд байгаа, эрүүл ахуйн шаардлага хангасан найрлагатай, хүүхдийн аюулгүй сэтгэл ханамжийг нэгэн тэргуунд тавьсан гэдгээр онцлогтой. За энэ OG family манайхтай бол асар олон жил хамтран ажиллаж байна. Бидний бүтээгдэхүүнүүд бол бүр тэ хизээ ямар бүтээгдэхүүнүүд татах гэдэг нь хүртэл цаг хугацаатай байдаг. Хөлдөөхгүй одоо халаахгүй ингэж авчирдаг. Яг тэр одоо бүх стандартыг хангадаг учраас OG family-д бол итгэж болно шүү. За их байршлуу таавал дүүргийн 3 дугаар хороо Ярамгийн гүүр явах зам дагуу OG family хооллонгийн компани байр барьж байгаа. Хэрвээ ойрхоноос авъя гэж ивэл номингийн бүх салбараар байгаа юм билэ. Тэгэхээр бүх дэлгүүрт худалдаалгаж байгаа. Тэгэхээр номлоо ороод авчихна гэсэн үг хаа. За Facebook нь OG family гэж байдаг бол Instagram нь OG family zig official гэдэг ийм хаягтай байт юм байна. Утасны дугаар нь 8055 2112 8888 42 3. За ингээд хамтран ажилласан OG family да баярлалаа. Баярлалаа. За ойлоо дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? байна уу? Байна уу? За хүүхдийн бэлэг. Хичнээн хүүхдэд бэлэг бэлдэж байна. За бараг 10 хүүхэд байгаа. За. Яаж бэлдэж чинь дуршлагаасаа хуваалцаж? Би нөгөө одоохондоо нөгөө дандаа цом хүний барууд дардаг байхгүй юу? За. Уучлаарай сонсогч та спикер асаасан байна уу? Радио? Байна. Аха, та радиог асаасан байна уу? За унцаачлаа одоо. За давхар сонсогдоод болтго. За юу зарж байгаа гэсэн бэ? Том хүний ус дардаг байхгүй би бол. За. Тэгээд нэг хүүхдийн хувцас турсаж ороод ирж үзтээ. Одоо тэрнээс л тараагаад дээр нь тэгэл нэмээс чихэр унтамандаа гэлээ энэ. Өмсөх зүүхийн нөх нь байна шүү дээ. Тий. Тэгээд гайгүй юу байл тэгэл дээр нэг чихэр мэхэр тэр кромо гэх тэр их чинь санаа надад айгүй таалагдсан сайн. Ааха. Сая тэгээд хүүхдийн хувцас оруулж ирээ зарсан болдгийм байна уу? Боломжийн билээ. Би одоохондоо хүүхд нөгөө энэхээр яваад одоо хүүхдээ хараад хөлөнд болчоод байж. Түүнээс айгүй сайн зардаг юм билээ. Материал сайтай оруулаад ирвэл. Өстө нэр материалын сарах бахтай бид нар чи. Тийм шүү дээ. Хүүхдийн хувцас бол танаал. Тэгээ биеийн дэвтэх ингээл ер нь тэгэл чандрыг арай дээгүүр тавих бол бас дээгүүр юм билээ. Яа яг нос материалтай тэгээ таав нос. Хамтнууд ороод ирэх нэг үнэтнүүд нь бол дуссан. За. Тэгвэл одоо хүүхдүүдтэй өөрийнхөө зарж байгаа бараанаас нэмэл жоохон юм тавиад өгчих юм байна тийм үү? Тий. За. Тун давгүй хурдан бэлтэж байгаа юм шүү дээ тийм. Толгой өвдөхгүйгээр. Тийм. Аяа их чинь тэр коромаг аягүй сонирхчлаа айгүй дажгүй юм байна гэдэг. Тэгээд нэг бол боломжтой юм байна. Ягона. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хүүхдийн тоглоомын дэлгүүрийн хажуугаар нөө хүүхдийн нүдийг дараад ингэ гүйцэжтэй. Тэр шиг л юм явуулдаг шүү дээ. Хувцас тэгд юм а те. Хүүхд чи аягүй хурдан өсчдөг. Тэгээ нэг дороо багт чинь. Гэхдээ тэгээд ер нь одоо манай тэр жижиг мижгийн хувцас бол амар шүү. Яаж бүр зүгээр ингэ агуулгах шиг юм байна. Тэгээд ихийг нь монгол руу өмсөж амжаагаа багтчихсан тийм. Өмсөж амжилтгүй багтчихна. Яг үнэ. Тэгээд өөрснөөсөө харамлаад байгаа нэг хүүхдүүдээс харамлахгүй юм да. Тийм ээ. Яг үнэ. Хамгийн гоё, хамгийн чанартай, хамгийн үнэтэйг нь л хайгаал тэгэл явцдаг шүү те. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байна. Яна хүүхдийн хобби сонирхлыг олцсон бол бас гоё. Кроми гэдэг чинь одоо ер нь бол байлдан дагуулад байгаа юм биш үү те. Харин тийм л байна л да. Харин тийм ээ. Цэцэрлэг 1-р ангийн охид бөөн кроми манах 3 хүүтэй болохоор хүн Аз, Godzilla, King Kong-оор тоглодог болохоор мэддэгчгүй байсан чинь
цаадаг чинь октын шүтээ бололтой гинэ. Тийм юм байна. Хромын чинь бол амар юм байлээ. Үгүй амар. Тэр чи одоо усны болтноос ахуулаад хавчаар баалал үзэг дэвтэр дотор хувцас юм байна. Бүх юм хром. Цүнхтийн усны сав, хоолны сав, халбах сэрээ. Манай нөхрийг яг нэг тийм нэг юм нэг солиотой байх үед нь тэр нэг Анна Элза хоёрын үе байсан байхгүй. Тэстэй солиор юм Анна Элза болсон шүү дээ. Ари яг үнэ тэгш тэр шиг л ах шиг. Одоо тэр Анна Элзагийг л дараагийн үе юм уу да? Тэгэл дараагаар нь тэр чинь юу болдог вэ? Пороор орж ирдэг байхгүй. Тий, одоо поророгийн нэг хэсэг үе яваад одоо тэгээ Куромын базж ах шүү те. Одоо Куромгийн араас хин гарч базах юм байна. Бидний үе чинь сансрын нисгч болтрон гэ байлаа ш тахаа. Бид чинь болтроны үеиг баггүй юу? Танаа юуны үеиг байсан? Нүү багат. Тийм шүү. Нүү багатгийн үе. Тийм ах чи болтроны үеих юу вэ? 5 угсрагдаа сүйд болдог. Бид нар чинь нүү багатгийн үеийнхэн шүү дээ. Тэгэхээр яаж хилтэй байх юм гэдэг шиг. За фирэж одоо 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө ээлжтэй. Тэр хажуугаар нөгөө пингвин гардаг ус очсон шүү. Миг гэдэг. Юу ч ярьдаг нэг нөхөр гардаг. Тий. Тэгэхээр чи яаж хэл сурахыг гэдэг шиг үнэ. Одоо нөхдөд бол хэл усна амар газ тий. Тийм шүү дээ. Хүүхэлтэйг үзэж байгаа. Тэр нөгөө нэг юуны нөгөө нэг шар нөхөр чи юм блэ? Хоророгийн тэр найзуудынх нь ярьж мэрж байгаа нь бүр амар лагд ялагтай ярьд юм биш үү? Ухааны яваас тий. Юу хүүхдийн кино байдгаа тэр чи насанд хүрэгчд ч тэнчнээс чинь юм ойлгоод авчихаар юм ярьд юм багч тий. Энэ байна гэдэг. За 48 болж яхаа нэвтрүүлгийн энд хүргээд өндөрлөө. За тэгээ. За ингээд ямар ч байсан бэлгэний санаанууд бол зөндөл гарч ирлээ. Стогоо орж ирлээ. Тэглээ. Та бүхэнд ч гэсэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээ одоо хүүхдийн баяр ганцхан л жилдээ ганцхан л удаа болно. Хүүхдүүдээ бас нэг актер гомдоочихгүй хүн шиг хэдүүлээ сайхан баярлуулад гоё дуртай бэлгийг авч өгөөд тэр бэлэг мөнгө зөнгийг нь өгж мөгөөд тийм ээ. Гүнэ. Тэгээд энэ чинь хагасаа бүтэн сайнаар ингэж таарж байгаа учраас энэ жилийн хүүхдийн баярын зугаалга бол актер өргөн дэлгэрэл болох байх. Тих бах. Ер нь нэгэд гараад явцгаач тэр та. Парк бол амар бах тий. Талбай малбай энэ чинь хаасайгүй нэг хүүхдүүдийн гоё тоглоом дэлгэгдээ тэмцээн уралдаан болоод болдгоор бол болно шүү дээ тийм. За өнөөдөр холбогдож шипэгээ хуваалцсан сонсогчдоо баярлалаа. Гоё шипэллээ. Тэр ангийнх нь хүүхдүүдийг баярлуулдаг гэж юм те. За тэгээд дээрээс нь тэр альчуур одоо юу гэдгийг оюунлаг бэлэг өгдөг гэж штэ. Эрүүл амттан өгдөг гэж юм. За тэгээд дээрээс нь захиалаад авчвал зүгээр юм байна. За энэ Куромыгоор бол дагнчдаг юм байна өө. Ян зүрээ шипэ. Тэр удамжаар нь гиндэд явчих үү те. Дөө балрын шүү та. За баярлалаа. Эндрэг нэвтрүүлгийн өндөрлөө. Студид хөтлөгч Анжи Болами найруулагчаар Төвшин Баярнаар ажиллалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк 5 тэрбум мөрчлөг бараа татаах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. Мөн өвшө бямилгийн бэлгийн багцууд байлаа. Өргөжлүүлэн та бүх маань сонсдог урлагийн нэвтрүүлгээ хүлээн авсан сонсорой. Түр баяртай баярлалаа. Баярлалаа.